Сайн байцгаана хүүхдүүдээ 6 дугаар хичээлийнхаа гэрийн даалгаврыг хийцгээе. За 6 дугаар хичээлийн гэрийн даалгаврыг бүгдээр уншия. Өгөгдлийн дагуу А болон Б цэгийн ипүүрийг байгуулна гэсэн байна. За өгөгдөл өгсөн А болон Б цэгийн координатыг өгсөн байна. За дарааныхан Б гэхэлэр хоёрт нь А Б хэвтээ түвшний хэрчмийн нүүрний автгаад налах өнцөг нь 45 градус бол А Б хэрчмийн проекцийг байгуулаарай. Хоос нь нүдэн тохирох тоон утгыг бичээрэй гэсэн байна. За А Y B A Z болон B Y мэддэхгүй байгаа тийм. За тэгэхээр бүгдээрээ одоо байгуулалтаа хийцгээе. За багш нь гөөгөөд гөр байгуулалтаа хийч та. За энийг хэд тавьчих. За тэгэхээр яах юм бэ? Эхлээд бид нар яах юм? Шугамаа аваад хэмжин тийм ээ. За шугамаа авлаа. За 0 дээр тавьчих шин. За x-ийн дагуу бидэрт 15 гэдэг хэмжээ байна. За 15-ыг багш нь шугамаараа. За энэ хэд цэглээд өгнө. За y-ийн дагуу 20 гэж. За мөн 60 гэдэг утга байна. За 60 гэдэг утга. За 60 дээр цэглээд өгье. За дараа нь яах юм бэ гэхээр y-ийн дагуу болохоор 20 гэдэг утга байна. Z-ийн дагуу мэдэгдэхгүй байгаа. B y-ийг мэдэгдэхгүй байгаа. Харин Z маань 25 гэдэг өгөгдөл өгсөн. За тэгэхээр одоо хэдүүлээ яах юм бэ гэхээр ямар ч байсан мэдэгдэж байгаа координатын утгуудаараа өгөгдлөө бичгэнэ. За x маань 15 гэдэг мэдэгдэж байна. А Y маань мөн 20 гэ мэдэгдэж байна. За дараа нь яах юм бэ гэхээр BX маань мэдэгдэж байгаа тийм ээ. BX. За BX маань 60 гэдэг мэдэгдэж байна. За BZ нь 25 гэ мэдэгдэж байна. За үлдсэн мэдэгдэхгүй байгаагаа бид нар яах нь өргөж байна. За тэгвэл одоо хэдүүлээ яах юм бэ гэхээр шугамаа татаад явах нь. За BX-ийг B Y мэдэгдэхгүй байгаа мэдэгдэж байгаа BZ-тэйгээ огтлцуулаа шулуунаа татаад огтлцол дээр BZ-ийн 2 проекц үүснэ. За нарийн зураасаар 25 гэдэг тань байна. За дахиад 90 градус дээр за дараа нь AX A-ийг огтлцуулна. Дээр шүү дээ. Хөрт дээр татгаж. За ачаар. За энэ огтлцлын цэгүүдээр тэмдэглээд өгнө. За энэ дээр юу гэж тэмдэглэх юм бэ гэхээр B-ийн 2 проекц буюу нүүрний проекц маань гарч ирж байна. За энд болохоор A-ийн 1 проекц буюу хэвтээ проекц маань гарч ирж байна. За илүү татцсан юм чинь багш энэ дээрээ тааруулаад ингээд татчих. За одоо тэгвэл яах юм бэ гэхээр хэдүүлээ AB хэрчим маань болохоор хэвтээ түвшний хэрчим байна. За хэвтээ түвшний хэрчим гэхээр хэвтээ автгаа дээр параллел байршиж байгаа гэж. Тэгэхээр хэвтээ автгаа дээр яах ёстой юм? Нүүрний автгаад налсан өнцөг нь. За хэвтээ автгаа дээр төвшний шулуун нүүрний автгаа гэдэг маань P2 автгаа дээр налсан өнцөг 45 градус гэж байна. За тэгэхээр хэдүүлээ шугамаа авах нь. За 0 дээр тавилаа. За багш нь А цэгийн 1 проекц дээр яах юм? 45 градусын налуудаа шулуун татаж өгнө. Яагаад гэвэл энэ маань нүүрний автгаа дээр 45 градусын налуутай гэсэн. За тэгэхээр 45 градус дээр багш нь шугамаа барьлаа. За тэгэнгүүт AB эрчмийн проекцийг байгуулаарай гэсэн. За тэгвэл одоо багш нь шулуун татаад өгье. Ой. За шулуун маань зурагдсан уу? Зурагдсан байна.
За тэгвэл 0 дээр тавиад bx-ээсээ яах юм? Доошоогоо b-ийг утга болтож байгаа гэсэн. Огтлцлын цэг дээр b-ийг y утга болтох нь байна. За эндээс эндээс огтлцлын цэг дээр b-ийн x утга нь болж байна. Y утга нь олдож байна. За энэ дээр шугамаа багш нь өөрчлөгдөхий. За дараа нь 90 градус дээр нүүрний төв хэвтэй төвшний шулуун учраас нүүрний автгаа дээр z-тэнхлэгтэйгээ параллел шулуун бурж дүрслэгдэнэ гэсэн тийм ээ. Тэгэхээр тэрийг анхаарах нь. За одоо бидэгдэж байгаа энд болон энд бидэгдэж чинь тийм ээ. За тэгэхээр BC-ийн нэг продукт маань энд гарч ирж байна. Гэдгийг харах нь. За тэгвэл BC-ийн Y утга маань BC-ийн Y утга маань энд гарч ирж байна. За дараа нь AC-ийн хоёр продукт маань энд гарч ирж байна. За тэгэхээр AC-ийн Z утга маань болохоор яаж байгаа BZ-тэйгээ давхцаж байна гэдгийг харах. За жиний жижигрүүлээд гэх багш. За одоо тэгвэл тодруулалт хийгээд юу яах нь вэ? нэг B1-ийг шулуунаар огтлцуулна тийм ээ. За жиний гол нь логогоор явуулчих багш. За дараа нь A2B2-оо тодруулж өгнө. За хүүхдүүд маань тодруулалтаас хийхгүй зураг даалгавар хэлгээгээд байгаа шүү. Тэрийг анзаараарай. За багшны энэ дээр өнгийн улаан өнгөөр 45 градусын алууга бид энд гаргаж байгаа гэдгийг анхаарай. За нарийн зураасаар явуулаа. За энэ хоорондох буюу хэвтэй автгаа дээрх юм. Цэг маань яаж байгаа? 45 градусаар гарсан. За энэ хоорондох цэг. За 45 градус гэдэг тэмдэглэгийг хийгдсэн. За ингээд бидний хоосон нүдэнд одоо тохирох тоо гэхлээр YZ болон B болон AZ-ийн утгыг болох хэрэгтэй тийм ээ. За тэгэхээр AZ маань болохоор 25 гэдэг утга байна. BZ-тэйгээ адилхан байгаа учраас. За харин B маань хэд юм бэ гэхээр координат хийхээсээ хэмжээг авах нь. За энэ хооронд хэмжихэд хэд вэ? 65 гэдэг хэмжээ гарах нь байна. За 65. Тэгэхээр бид нар тэнд 65 гэдэг утга гарах нэ. За ингээ гэрийн даалгавраа хийгээд илгээгээрэй хүүхдүүдээ.